оны 5 дугаар сарын 14-ний 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг өрчийлээ Мишэ Эксвертагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагч Арган болдын ангарганаар айлтж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Солонгос хамтыг Монголдо Ганнам Кимчи за мөн балга бүрээс ирчгүүч Maya брендийн электролит ус хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За ингээд өнөөдөр бол сонсогчдод маань өөрсдөө эфирлүү залгаж хөгжилтэй түүхүүдээ ярина. Танд хөгжилтэй санагдсан эсвэл танд өөрт чинь тохиолдсон хүмүүсээс сонссон хөгжилтэй түүхүүдээ эфирлүү шууд холбогдоод ярьж болно. Олон хүмүүс бичгээд зав олдохгүй байна. Эсвэл гоё найруулж бичиж чадахгүй байна гэдэг учраас. За ингээд манай шууд эфирийн утас 77 77 38 83 за мөн гадаадд зологтойг өсвөл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм солионыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон эсвэл чихвчээр ярьж байгаа за мөн спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо онтраагаад хөгжилтэй түүхүүдэд хуваалцаарай. Ингээд манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадд зологтойг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За ойрд чамаар сонь сайхан юу вэ? Янз бүрийн хөгжилтэй үйл байхгүй. Тэр яг баригдах ч шүү дээ. Ойрд чамаар гингууд шууд саналаа шүү дээ. Ой, чамаа ялуу ярихаар тэрэнд нь аваад. Чи тэгвэл төвд рүү яах гэж явж байгаа хэлж чамаа төвд рүү явна гэдгсэн чинь яах гэж байгаа лам болох гэж байгаа юм уу гэдэг лээ. Пематагаа очиж уулзсан. Ер нь бол төвдөд очиод тэгэл шууд үсээ гусаа лайв хийгээл баяртай. За игний сонсогч 88 тэг 5 дугаартай сонсогчтой холбогдлоо 88 тэг 5. Эмжил радио. За тасарсан. Яах чаа мөөгийн яах чаа л гэдэг л шүү дээ. Тийм үү. Чи хизээ юун дээр ярьсан? Би яриаггүй ээ. Анжгаа ярьсан. Анжгаа л ярьсан шүү. Би яриаггүй. Би зүгээр наан нь ингээд чимээгөө л сонсч байсан. За дараагийн сонсогч 96 46 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 96 46. Эмжил радио. Байна уу? За сайн байна уу. За үдээ ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. Байна уу? Байна уу? Хөөе. Байна. Ёо. Яагаад алга болчих хөө ич төр. Ёо бүр энэ хөө ордож. За. За би жолоонд сураагүй байхдаа нөхрөөгөө нэг ажилтны хөргөж өгсөн. За. Нэг өглөө намайг нэг өглөө цагаан сараар ирсэндээ чиний хоёрны өглөө. Тэсээ намайг ажил руу хүргээд өгчих юм. Ажил нь жоохон зайтай. Тэгээ ажил руу нүрэж яваад ер нь анх удаа баг машин барьж байгаа байхгүй. Яна за би бол одоо ингээд наа процесс чинь тайлбарлая. За угаасаа цагаан сар болж байсан учраас нөхөр бол урд өдөр нууцсан. За тийм учраас танай машин бариулсан байна. За ингээ яасан бахна. Замын хөдөлгөөний дүрм зөрчөөд машин барих хэрэггүй нөхрөөр бариулсан байна. За тэгсэн яасан. Ямар ч нэг ажил дээр хүргээд өгчээ. За тэгээд гэрийн гадаа гэрлөөгөө буцаж явж чад гэрийн гадаа ирээд тэгээд манайх юм тэгэхэд гаражгүй байсан. За. Тэгээ манай нөхөр болохоор цогныхоо доор айгүй эвтэйхэн машины тавьчихдаг байхгүй. Тэгээд яг нөхрийнхөө тавьдаг газар л машины тавьчих гэж бол яг цонх руугаа төхөж ирсэн сандраад хаасан дээр ишгээд ашиг амурхчих. Яна. Тэгээд заримдаа сандардаг шүү. Гэрэл мэрэл будаа хүүхдэд унтчихсан хүүхдэд сэрээд өгдөг. За. Тэгээд өнгөрдөө байшин дөргөөл явсан баг та. Би хүүхдэд сэрээд яасан таг мөрөгцөн. Тэгээд ингээд тэгээ хэд хоногийн дараа бүр ингэ тэр өнгөс халаглаад бүр ингэ чичрээл бодоод бүр айгаад байгаа юм чи. Юу машин дахиж барих. Тэгсэн чинь нөгөөч чинь зүүдэнд орвоо. За. За зүүдэнд яаж орсон гэхээр би бас нэг хөдөө явж байгаа маа нөхөртөөгөө чинь хинтээж яваад. Тэгсэн чинь машин зогсдгүй гин. За гэсэн чинь торомж нь олддгоо. Бүр торомж нь хаана байд юм бэ? Гайхаа хайсан чинь кола ундааны бүглөө байдаг штэ. Улаан. Яг тийм кола шиг торомжтой колоны бүглөө шиг. Тэгэхээр амар сандраа гутлаа хурдан тайлаад иши өрөөгөөрөө дараад унтсан. Зогсож чинь. Яа, мөч зөвхөн гутлаа уулардаг. Амар хурдан тайлаад. Тэгээд их бүр амар зайсаа тайлаад иши өрөөгөөрөө дараад юм. Тэр нэг жижиг улаан цэг дээр нь яг онж дарах гэдэг юм уу те? Харин тэгдэл ерөөсөө торомж шигээд. Тэгээд тэр зүйдээ хүн амьд ярахаар шоолоод гэх юм уу?
Заавал колоны нэр улаан таг байгаа. Би бүх хайхад энэ ямар сони царамжгүй машин юм байна. Царамж яг тэр колоны бүглөө шиг улаан жижигхэн байдэ. Тэгээд сандрсантай хурдан гутлаад байлаа. Тэгээд иши өрөө гараад дараа. Засаас за яамаа та. Юм мөргөөгүй. Йоо за ашгүй ёо. За баярлаа. За одоо тэгээд жолооны эрэгтэй болсон мэт дээ. Жолоо төгсөн одоо жолоо бариад явчих. За. За баярлаа. За. Йоо. Зүуд нэгт нэр ингэ нэг юм гоё яг ийм энгийн нормалаар байдгүй те. Заавал нэг юм хачин итгээд Колоны улаан таглаа ёо. Ямар хийцэн юм бэ нэрээ те. Өчигдөр би нэг дуулгын жолооч дуудаад явсан чинь юу ярьж ялла ш нэг машин ингээд ухраад тавьсан гинэ. Ингээд зүв зүгээр ингээд зам дээр. Тэгэхээр ингээ өглөө 6 цагийн үед айгүй эрт байсан гэсэн. Тэгэхээр энэ одоо юу болсон болоо гэж ардаас ингээд ард нь явж байсан ингээд дагаад ингээ ухарсан чинь юу хурж ухарсараа мөрөгцсөн гинэ. Хүү энэ яаж нээж ингээ тэгээ гарсан чинь ахаа би 11 дэх ингээ өгч юм аа гэд нэг жоохоо юм гараад ирсэн. Тэгээ цаана бас дахиад нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд. Тэгээ та цагтаа битээ дуудаач би ингээд аав ээжээгаа унтчих хооронд нь ууж муугаагүй зүгээр л одоо тэр чи жолооны ирэхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээд алфавит барьцаа явж исэн байгаа хгүй. Тэнгүүтээ аав ээжээр залгасан чи аав ээжийнх нь хоёулынх нь утас нь холбогдохгүй заяа. Тэгээ бүр нэг найз руугаа ярьж агаад гэрийн зааж өгөөд ороод аав ээжийн сэрээгээ заяа. Тэгээд аав ээж нь үрж ирээд тэгээд хэсэг хугацааны дараа хохирлыг барагдуулсан гэсэн. Амар хэцүү. Бүр бараг өвдөг дээрээ сүхрөөд гуйхаар ч өстө яаж чаддгүй юм бэ л штэ гээд. Тэгэхээр энэ хүүхдүүд бол бас аална тий. За Улаанбаатар хотод 12 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Солонгос хамтыг Монголдо Gangnam Kimchi хамтран ажиллаж байна. За 2020 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ийм газар энэ Gangnam Kimchi-г үйлдвэрлэдэг. За Монголд цоор ганц байгаа оюуны өмчийн гэрчилгээтэй, патенттай. За бүгд найрамд Солонгос улсын хүнсний технологич ажилладаг ийм байгууллага. За тэгэхээр эднийх чинь Gangnam амтад саримс гэж байгаа, шарсан кимчи гэж байгаа, Gangnam ууттай болон савта кимчи. За тэгээд нөгөө нэг Тактроtiаны соус байна, Жиугны соус байна, бүр төрлийн мах амтлагч нар байгаа. За тэгээд Gangnam 3 төрлийн бэлэн гурил, 300 грамын дугуй гурил байна заяа. 450 грамын жигэнсэн бэлэн гурил. Тэгээд 450 грамын хайрсан гурилаас байд юм байна. Оо за. Тэгээд эднийх одоо тэр нөгөө энэ кимчигээ хийхдээ уксус ашигладаг уу? Тий бүрстэ тусалж уксус ашигладаг уу? Ийм онцлогтой юм байна лээ. Тий. За тэгээд эн чинь кимчиний эсгэлтийн одоо давуу талны үйл нэгдүгээр Солонгос яг ингээд технологич ажиллаж штэ. За тэгээд дээрэс нь Монгол хөрсөндөө өөртөө тарж ургуулсан байцаагаар хими ямарч бодис одоо хугацаа уртсгаж бодогч бодисгүй. За ёстой нөгөө нэг төрөний мөгийг хэлснээр тусалж уксусгүйгээр үндсэн орцоор нисгээд эх орондоо үйлдвэрлэсэн юм натурал эко бүтээгдэхүүн байгаа. Яг өөрөөр хэлэх юм бол өөрөө нисгэлж явуулаад штэ тийчээч чам тий. За ер нь бол шууд хэлэх юм бол Солонгосын уламжлалт аргаар ахуй хүрээнд дээдэг юм арга технологиор нь Монголдо яж таны гарт хүргэж байгаа л гэсэн үг. За тэгээд Солонгосын уламжлалт аргаар ахын хүрээндээс энэ технологиор монголчууд яг энэ кимчиг идж байгаа. Бүх дэлгүүрүүдээс авах юм байл. Юун дээр номинд л байлаа. Тий, Gangnam Kimchi гэд байл. За тэгээд илүүдэл хөрөнгө мэдээллийн 7213 3884 9116 77 71 гэдэг утсуудаар аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Солонгос хамтыг Монголдо Gangnam Kimchi хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай шууд эфирийн утас 77 3883 хэрэг та гадаадас солигдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өдөө ачаар нэвтрүүлэг сонсогчдийнхаа хөгжилтүүд өгөхөөр үрчидлээ мишээ их суриатаар үргэлжилж байна. За Эрдэнэ чимэг даваа гэдэг хүн ямар амар юм бэ? Би жолоо төгсөөгүй байхдаа торгуулсан байдیں۔ Гинэ. Ширүү юм бэ яасан. За дараагийн сонсогч 9955 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9955. Angel Radio. За өдөр юм даа. За өдөр юм. За өдөр ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Би нэг пост санаанд ороод юу яагаад би нэг өдөр ажлыг сонсоожсэн чинь нөгөө ямаа намайг алчуу би ямааг алчуу гэх нэг пост хийсэн шүү дээ. За. Тэр шиг нэг юм болоод. За. Өөрөө хардггүй юм байхгүй юу? За. Нэлээ харуу бүрийнхөө ингээд гараад тайга бараад явжсэн чинь нэг нохоо над руу ухсъя гээд. Тэгсэн чи би чатсан дээр нөгөө ухсаж нохоон дээр тавцгалж унаад. Яавасаа. Тэгээд нөгөө нохоо мань намайг гайхаад тэгсэн чинь нэг ах хажуугаар явахдаа тэр ах айгүй шооч.
нохоо чамаа хацчуу чи нохоог дарчуу гэж. Тийм хөвгчтэй юм болж байсан. Хоёр зэрэг биенээс айц очихвол байна те нохоон дээр бол. Тий харин. Тий нохой надаас очиод би нохойноосаа очиод хоёр тишээ сууг усрахвал байна. Одоо би нохоо ухсаж явахт нь өөр тишээ зүхдэг гэсэн ухсаж байгаа нохоон дээрээ тавцлаа унчихгүй юу? Аа. Тийм нэг тиймэрхүү хөвгчтэй юм болж байсан. За баярлаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ. Сайхан өнгөрүүлээрэ. За хүмүүс хөвчлөлтэй түүхүүдэд одоо бол бичдэг хүн бичиж чадахгүй байгаа хүмүүс бол одоо энд жинхэнэ ярьдаг цаг эфирлээ холбогдоод. За манай шууд эфирээс 77 3883 хэрэгтэй гадаадас олгох хүсвэл 77 88 30 дараагийн сонсогч тасарсан. Йоо манасаа. Та сайн уу ингээд дүрс байх одоо мэдгүй ингээд гацсан би ерөөсөө нэвтрүүлгийн турш өөрийнхөө царайг олж хараагүй байхгүй юу. Тэ нэг 44 надтай хамт байгаа л байсан. Надаас гадна 43 ч юм уу. Тэгэл тэнд ингээд комент бичээл самраад байгаа байхгүй юу. Нөгөө хэд ч одоо тэнд тэрийг ингээд бичээд нөгөө үзээгүй байснууд нь яасан тэнд бүү юм болж байна. За дараагийн сонсогч 88 тэгдлөөд дугаартаа сонсогчтой холбогдлоо 88 тэг 7. Амжилт радио. Сайн байна уу? За сайн байна уу? За өдөө ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Биднээс нэг найзуудаараа урдгаар орж явчихсан байхгүй юу? За. Кино үзгээд 3-р оруулын Москва ирсэн тэнцэнээс нөгөө Харалтын голын зам байдаг штэ. Тэнд явчихад 90-ад оны дунд үе юм аа нөгөө тагнуудыг авцсан байдаг штэ. Тэгсэн чинь манай нэг найз тагн дээр нь таггүй юм дээр нь явж байгаа өмдөө татцсан явж байгаа унцдаг болохгүй юу? Юу? Тий. Ажгарсан чинь манай нөхөр хоёр өмдийнхээ карманд хоёр гараа хийчих яг ирмэн дээр нь туулчихсан. Тэгээд хөө санаас намайг хараач өөш гэж асуусан. Ингээ харсан чинь манай нэг найз зогсчихсэн. Зогсчихсэн гэж бүр ингээ доошоо яваад орчоогүй юм бай тээ. Тэжээс нь гацсан байгаа. За тэр хавьда гацчихсан. Тэгээд нэг дахиад нэг ярьчих болох уу? За яар. Замын цагдаа дээр одын хуучин үйлдвэр кабинетийн цагаан хаалга байсан байхгүй юу? За Оросч сүрээд орчихгүй биднээс бас нэг 90-ад оны л үе. Тэгсэн чинь тагдаа загтаагаад торгоно гинэ. Мөнгө байхгүй. Тэгээ кармад нэг хайрцаг мальбура тамхи хүрсэн. Тэгээд чикатай өгсөн. Тэгээ мөнгө байхгүй тамхи байна гэж байна гэж. Тэгээд 10 навлаа шүү тархлаа гэж. Тэгээд нэг давын цагтаа таргуулж ирсэн. 10 ширхгээр хаачих байгаа юм тий. Тэр үедээ маш бора гоё тамхи, слаг тамхи байсан л та. Йоо. Тэгээд аль дижиг авчуу гэсэн яригдаад байна. За. За баярлаа. Баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. Нөгөө улаан марл борол байдаг байсан штэ. Тэгээ би нэг урагшаа аваа тэгээд нөгөө duty free-гээс нэг юм борол lights гэдэг нөгөө юм цагаан бороо авчихгүй юу. Хөө манай зот чин бороо гээл. Тэгээ байжсэн чинь ногоон бороо мороо гараа. Тэр нь амар ментолтой. Тэгээ бороонд ч төрлөөрөө болсон штэ. Сүүлд. За дараагийн сонсогч 95 20 дугаартаа сонсогчтой холбоотлоо 95 20. Амжилт радио. Бано. Сайн байна уу? За өдрийн мэнд. За өдөө ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Би нэг нөхрийнхөө тухай ярьдаг. Манай нөхөр бол нэг юм жоохон сериусны нөхөр ахгүй юу? За. Эксэмөртөө миний нүдэнд болохоор байнг нийтдээ харагдаад идэв. Өөр хүмүүстэй уулзахаар амар чухал царайтай. За. За тэгсэн яасан бэ гэсэн чинь бид хоёр нэг гэрлээд удаагүй нэг гадагшаага вагоноор Бээжин рүү явах гээд. За. Тэгсэн ачаага вагондоо оруулчаад найзуудаараа бүүнөрөө явсан. Тэгээ вагондоо оруулчаад гарч ирээд нөгөө найзуудаа хүлээсэн найзуудаа уулзсан. За тэгээ буцаад орсон чинь манай хүн андуураад өөр вагон руу орчоод миний эндээс ачаад байна гэдэг хүмүүсийг бүгдээр ингэ сандраад босгоод. Вагоноор бүгдээр загсаад огцсон бүр гайхаад. Тэгэхээр нэг араас нь чи өөр вагоноор андуураа суулсан юм биш үү? Гараад өөр нөгөө вагонд нь ороод үзсэн чинь над руу аягүй гайхаж ааштай буцаад нөгөө вагонд нь орсон чинь ачааны яг байсан надраа байж идэв. Нэг жоохон сандруу тэгээд нөгөө бас нэг яг өөр ярих. За.
нөгөө дугаар явдгаа өдөр машина унаад явсан. Тэгээд нөгөө хоролтой гээд сандраад гараа авчихгүй юу? Тэгсэн чинь замын цагдаа тааралдаад яг зогсохт нь сандраад. Зогсохдоо нөгөө замын цагдаагаа очиж мөрөгч. Яна. Йоо. Яна тэгээ яасан бэ? Яна. Тэгээд тэр чинь яах вэ? Мөргөлцсөн цагдаа чинь бүр ууртаагаар эрхийн хасдаг юм байна. Тэгээд 6 сараар эрхээ асуусан байдгийг. Тэгтээ цагдаа нь гайгүй юм байна те. Яг ихэд уурсан тахалтай тэгээд. Гүг гимтэж бэлтээгүй юм байна те ямар ч байсан. Тэгээд цагдаа тавсаад торгуулсан чинь ухраад явахтаа заа гэж ухарсан чачаад бас ташаад авсан гэсэн. Хөлн дээр нь дугуйгаа гаргах чагаа нэг юм. Яа. Хөөе сериус нөхөр ахгүй юу. Тэгээд нэг жоохон юм болохоор сандарчаараа бүр инээдтэй үйлдэлөө тэгээд намайг бүр итгэм наваа ичдэг. Тийм хүн байдаг. Тийм хүмүүс чи харин тийм нөгөө сандрууга мэдээд албаар тэг сериосноо царайлж сандрууга нуудын гэсэн шүү дээ. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрөөрэй. За. Юу цагтаа тохиход зогсохгүй бол бас 20,000 төгрөгөөр торгуулт юм байл шүү дээ мөгийн. Алба багчи цагдаагийн юунд би ажлаасаа хоцрох гээд цагдаа төгснийг жинхнээсээ хараагүй заяо. Тэгээ би ажлын хашируу дахиад ороод ирсэн чи ардаас 2 цагтаа хөөгөл ороод ирлээ. Яасан бэ юу болсон байсан чи та яа 70 багчи ингээ үрг үсгэж чаа цаадлаад ингээд тохид ёстой би их чинь хараагүй шүү дээ юу ёстой хараагүй ёстой уучлаарай бас тэгдэм байлээ. Өдөр чи хулгай машин унаа явж байгаа чинь яаж битээ. Айгуул та нар шиг андуураад хүний машиныг өөрийн машин байна гэл онол явчихсан гэхгүй. Түлхүүр таарчлаа. Яа. За Улаанбаатар хотод 12 цаг 31 минут болсон. Хардаас өгд ороод ирэхээр амар айд юм билээ шүү дээ. Ажлын шантар орж цонх тогшоод байвал яах вэ амар. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар ондоо дэмжиж ажиллаж байгаа. Тэгээ ондоо ап дотор бүүн бокс нэгцэн. Тэгэхээр та ондоо апаасаа датагаа цэнгэлэх бүрд хүр дэргүүлж iPhone, MacBook, iPod, PC чихвч, за ухаалаг цаг, Osmo Mobile TV speaker болон за олон төрлийн эрхийн бичгүүд гэх мэт 666 бэлгнээс өөрийн болгох боломжтой. За мөн өдөр бүр ондоо хэрэглэгчдэд нэг удаа хүр дэргүүлэх эрх орж байгаа юм байна. Хэрвээ та апа дата амжаагүй байгаа бол шинэ хэрэглэгч болоод 66 GB бэлгэнд аваарай. Утас нь 1866 66 1866 66. За ингээд түргийн дэмжээ ажиллагч ондоо баярлаа. За ондоо баярлаа. За дараагийн сонсогч 86.1-т дугаартай сонсогчтой холбоодлоо 86.11. Эмжил радио. Сайн өдөр юм. За өдөр юм. За өдөө ячаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За энэ нэг манай гурвалжин гэдэг дэлхийн зогсоол гэж ярьдаг дээр нэг Google хочтой нэг ах байдаг байлаа. За. Хоч нь хүртэл Google шүү. Яа. Ярьдаг мэддэг боо энэ эдгийн аваад. Нэг өдөр нэг найзтайгаа трактортой явж байгаад чиргүүлтэй бараад тэгж нэг айлын авгаа нэг ихтэй ганцаар дэдэд ор чаа уучаад туцаагаараа явж байгаа. Зам руу гарчих нэг найзгаа буугаад нэг тракторын чиргүүл очиход буу харж игээ. Нэг нь бууж байгаад авчиад хөл дээр унагаагаад хөлөө углаа хийчих. Тэгээ нөгөө саяны эсээ айлаас туссан гоохот хоёр нэг сүлжээ мэлж айгу муу байсан утшүрмэлтэй. Тэр айлаас туссан гоохот тэр айл амар хоёр банхтай байсан. За. Тэгээ нөгөө банкар нь ойртуулахгүй. Тэгээс нөгөө айлын авгаа сайлаас харж нөгөө хүн цаанаас ирж явах бос суугаад мөшгөө янз янз болоод сайлаас хашиг дээрийнхээ үүднээс нөгөө дөрөв үйлсэн сууж иргэнэ. Тэгээ үүдээс нь манай найз хөлөө хугалцаа гэж. Таач яаж байгаа юм бэ? Зүгээр яриач гэж. Хүнгээ мэдчихвэл наад хоёр нохоо ч хатдаг. Нэр нохоо болж байгаа юм. Нэр нохоо болоо тэр холоос хуцаар гэж байгаа. Үе таач яаж нэг бохоо манай хөлөө хугалцаа гэж яриад байна гэдэг байхгүй. Үнэхээр бүтээч нөхөр байна. Тэгээ хуцаараа дахиж хуцаараа тэр хоёр том банкрууд хүн байж хуцаараа гинээр үүдэн хүрээд ирсэн. Яа, дараа дээр зодтолтой. Бараг үүдэн хуцалж зодтолтой дөө. Таач тийм зүгээр яриад тэгэхээр зүгээр яаж хүн хэмжиж тэр нохоо.
Тэрийг ялахгүй л нохоо юм шүү дээ. Хүн байж яа. Чи яс өөрөө амархгүй ярихад чи дахиад нэг архив та. За баярлалаа. Энд ч тэгж шít Google гам баахуул гэж. Йоо. Илэг аваач байгаа нэрэ. За, үнэхээр үнэмшилтэй. Гэхдээ нэрээ тэгээд тэр хоёр нохоог ич одоо өөр яах вэ те. Нэмээс чамайг тэгж манна гэс. Яа, за хоёр дуудлага зэрэг орж ирсэн 88 10-тай дугаартай сонсогтой холбогдлоо 8810. Эмжил радио. Сайн байна уу? За сайн байна уу. За өдөр вечер нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. Өдрийн минь. За хөгжөлтэй явдлын явж байгаа шиг байна те. Тийм ээ. Манай найзтай л тохиолдсон юм аа. Тэгээд тэр нэлээд хөгжөлтэй. Нэг өдөр манай найз уусан юм байна л та. За. Тэгээд бас нэг дотны 10 жилийн найз нь бас хэн болоод гэрт нь очиод бас хамт байсан юм билээ. Тэгсэн чинь нөгөө нөхөр болохоор гарч нэг ганц би очоо буцаад орё гээд өвлийн үүдэн давж нөхөртөө шорттой гараад хоёлаа цуг дэлгүүр орсон юм билээ. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь буцаад гэрлүүгөө орохгүйгээд машины төрөг аваа гараад ирсэн ойрхон нэг паба борё гээд болохгүй болохоор нь өвөнд нь ороод нөгөө найзгаа аваад шорттой гарсан чинь нөөт чинь диско орно гэж болохгүй. Диско яваад авсан. Нөөт нь бол маа 10 жилийн найз одоо унтрахад цуг яаж байгаа юм. Ирүүл машин бариад нөөт нь хажууд нөхөр өвлийн үүдэн шорттой тэгээд диско ойлоо явсан гинэ бүргэнд орохгүй. Тэгээд диско орсон чинь нөгөө хамгаалагч нь үүдэн дэр нээсэн чинь бас нэг залуучдад ордог диско гинэ тэгээд шорттой явсан чинь юу явдаг бэ? Тэний шорттой оруулахгүй та өмдөмтөд диско орох. Манай газ л ордог гэдэг. Тэгээд нөхөр ингээ хэлдэг очиг гэхээр очиод нэлээд хол явцсан. Өвлөөс болохоор манай нөгөө жолооч явсан нөгөө найзынхаа тэр чат руу ангид руу орж байгаад доктор өмдөд нэмсээд хоёулаа орсон гэж. Яа. Бүр шортосоо заваад тийш. Нөгөө яа диско дээр нөөний задад бол дээд өмдөгөө. Тэгээд дотор өмдөө тайж өгөөд орсон нөгөө чинь дотор өмдөө яаж гадна дээр шорт өрсөн нөгөө хин хамлаас дүүнэр нь бүр гайхаад ирсэн. Үгүй та хаана ч өмдөө. тэр кот зүг. Зүгээр тэр кот зүгээр урдаа баруун бомболсон тэгээд диско ороод нөгөө хурц дотор өмдтэй бүр үжиж тэгээд Йоо. За тэг бүжиглээд ахтаач яах вэ? Зүгээр мөрөөрөө суучдээ. Гоо яахтаа тэгээ нэгдээ бомболгол орсон юм чи та. Тэгээд ороод хоёлаа гараад үрсэлийн үндээс авч гараад тэгээ найз зайсан дүйдэг багхгүй. Тэгээд намайг даав явуулсан чинь юу асуусан. Нөхөр бис марана гэсээр гад бодомж зогцсон юм байл та. За. Тэгээд юу асуусан чинь манай хүн бас давхар яг уу гараад одоо тамилаа зогцсон нөхөр зүгээр бизнес гэснээр буцаж тойрж явгуудаа машин уунаад ойрхон ирчихсэн шууд машин уунаа яваад гэсэн гэж байгаа. Тэгээ манай нөгөө машин барьсан найз чинь өвлийн үүдэн бүр аавс юун дээрээс бүр хороол руу Батөрмөг бүр гүлдэж ингээд бүх төрөж мөрөж юутэй тийм аваад цоцмоцтой. Тэгээ бүр тоссон биш бүр уцаад бүр өвлийн үүдэн бүр хар үүдэнд гүлдэж гүнгаадж гэлдүүгээ харж яваасгсан бүр тийм. Балаа нөхөрөөд. Харин тийм байх тий. Зоод дээр жоохон хүн дандаа тийм шаардлага гэнээс юм болчиход байдаг нөхөр байдаг байхгүй. Яа. Эмери бэг. Шаардлага кино шиг. За баярлалаа өдрийг сайхан өнгөрөөрэй. За. Йоо, илэг аваа хийчих. За дараагийн сонсогч 9916 дугаартай сонсогтой холбоотлоо 9916. Эмжил радио. Бано. Өдрийн минь. За өдөр ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За саяны хүний ярьсан хөгжлийн явдлыг сонсоод нэг зүйл санаанд орлоо. Бас нэг архтай холбоотой. Манай хүн нэг өрөө найзтайгаа шоудаад. За. Тэгээд уул нөгөө машинтай явсан. Тэгээд машин бариад уухгүйгээ явсан хүн чинь яг найзтайгаа хараад сэтгэлэн доглоо уурч. За. Энэ нөгөө захиндаа болохоор кодтаа би машин байж болохгүй гэдэг код болгоцсон. За тэгээд өмнө нэг 2 удаа тохиолдсон. Өмнө нь болохоор нэг таксинд уужаад нэг тасаад унцаа хооронд нөгөө нэг цагийн дээрэмцсэн байсан байхгүй юу? За. Нөгөө юугүй. Тэгээд тэрийгээ бас тэгээ бодсон. Ер нь бол ингээд
дуулуун жолооч юм уу таксиар явахад эвгүй гэдэг ингээд кодсон байж. Тэгээд над руу арай унтчих чахад за одоо ингээд хайр ачлаа. Дуулуун жолооч дуудаад байвал санаа зовлтгүй. Тэгээд би сайхан амраад байжсэн чинь нэг танихгүй дугаар залгаж байна. За Тэгээд уцаа авсан чинь дуулуун жолооч байна. Би танаа гэрээсэн гадаа ирсэн машинтай чинь байж нөхөр чинь байхгүй гэдэг байхгүй юу? Тэгээ бүр гайхаад яасан болдог гэдгсэн чинь төдөөдөлгүй манай нөхөр залж байна. За би эргээ залгаа нөхөр маань залж ингээ уцаа авсан чинь хараа би дахин цухтаад буучлаа өөрийнхөө машинд явж хараа би дахин цухтаад буучлаа намайг хийжээс ирээд аваадгаа тэгээд машинаас цухтаад буучлаа. Тэгээд нөгөө чатад бүр гайхаад надад шүүн авахгүй надад ингээ тэгээд нэг дахиндаг үн чи код хараа бүр ингээд фото байсан чи тэр нь ингээд нөгөө код хийсэн юм шиг байна. Тэгээд өөрийнхөө машинаа цухтаа бууцсан. Шүүн авахгүй нөгөө жолооч нь над руу залгаж ийж би очиж машиныг авч ирсэн тийм түүх байдгийн. Тэгээд ер нь хөвгөлтэй хүн л дээ манай хүн. Тэгээд бас нэг юм ярьчих. За хөдөө агаар цахин гарах гад нэг хүний утасны дугаар хайгаад олдоггүй. Гомбо гэдэг хүн байдаг. За ямар ч хэлсэн тэр хүнтэй холбогдохтой гэдэг нэг юм хайдчих юм аа. За тэгээд утасны дугаараа ухаж очоод нэг гомбо гэдэг дугаар гаргаж ирээд залгасан чинь нөгөө хүн авч байна. Сайн нөгөө гомбо юу гэсэн чинь тийм байх гомбо гэсэн чинь нөгөө хүн дуун арай биш болоод ирсэн чинь ямар гомбо юу гэсэн өнөөхө гомбо юу гэсэн чинь гомбо гэсэн ямар гомбо гэдэг өөрөө. Тэгээс нэг онгонд оржсэн. Нөгөө хүн гайхна гэдэг нэг гомбо мөн байна гэхэд арай өөр гомбо юм байна л хайж ирсэн хүнээс нь хоолоо нь өөр болоод юм. Гомбо юу гэсэн чинь ямар гомбо гэж өөдөөс нь буцаага асуусан. Тэгээд нөгөө юм шиг байна. За баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За энд нэг мөнхөө баяр сайхан гээд энэ сонсогч нэг дээр үеийн цагдаа юм шиг байна. Ер нь бол өмнөх комментуудыг харж байхад шинэ манай нэг цагдаа шүн эргүүлээс буугаад гэрлүүгээ орох гэсэн чинь орцны гадаа хитэн согтуу хүмүүс сууж байсан чинь айс юм уу яасан дээш харснаа ээж борохоо шидчих гэсэн. Өөрийгөө цагдаа гэж мэддүүлэх гэж байгаа юм уу? Тэднийг бороо хотох гэж байгаа юм уу? Мэдгүй. За Улаанбаатар хотод 12 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар балга бүрээс ирчгөөч Maya брендийн электролит ус хамтран ажиллаж байгаа. Чи болог багт яасан их уу дээ. Ам цангаатай. За юу яаж байгаа? Ер нь бол заримдаа ингээ нөгөө нэг усуугаад амчин цагаа тайлагдахгүй. Гэхдээ ингээл шээс өрөөд идэг бол энэ электролит ус айгу сайн цагаа тайлд юм байлээ. За ер нь бол электролит ус гэдэг чинь яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр хорсоол юм да ер нь тийм баг. За тэгээ бид нар ч одоо ингээд нөгөө нэг хордлого тайлахын тулд хорсоол уулгадаг штэ тий. Одоо тий тэгэхээр ер нь бол тэгээд хордлого тайлна гэж ойлгочих. Тэгээд хамгийн богино хугацаанд биеийн алдагдсан шингэнийг нөхдөг. За 500 г электролит ус. За 1000 г энгийн ус уусантай тэнцвүүц шингэн нөхдөг гэж байгаа. Тий. Тэгэхээр үс ингээд нэг ийм сав ус уухад 2 сав ус ууж одоо юу гэдэг шингэнэ нөхж байгаа бол нэг ийм сав электролит ус уугаад шингэнэ нөхч гинэ л гэсэн үг. Тэгээд хордлогоо тайлчихна. Өчигдөр би нөгөө нэг ингээд энэ за би шоуд хүний хувьд хэльяаг ярьсан шүү дээ. Гэсэн чинь хийж оруулалт байгаа гэж. Ингээ гадаадад байгаа биднэрт ингээ гадаадууд ингээ усаа ингээ тайлбарлаад өгчдөг бол хичнээн сайхан. Баах усан дотроос нь ялгаж залгаж авах гэж гэдгийгсэн байсан. За тэгээ электролит ус нь болохоор герман технологи түүхий эд материалаар олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээд гүзээлцгэн, лайм болон лимон юм жимсний зүйл амттай. Эдгээр нь бол манайхаар урд нь зөндөх орж исэн манайхан сайн мэддэг штэ. С витаминаар баялаг, нүүрс ус, калори, илчлэг агуулгаг уухад маш таатай ус байгаа. Битээр бол одоо яг одоо бол коллагентай усыг ууж байгаа шүү. За тэгээд за мэдээж яг ингээ нөгөө шоуддаг хүмүүс бол маргаашин шартсан үедээ ч ууж болно. За яг шоудахтаа ч гэсэн шартахгүй гэвэл ингээд алкогольтойгоо хамт хэрглэж болно. Тэгээд дасгал хийх үед ер нь бол хүн энгийн үеэс баг 2-3 дахь их хөлс гаргадаг. Тийм болохоор тэр их хөлрөлтийн дараа нэлээд их усал уужил шингэнэ нөхгүй бол болохгүй. Тэгэхээр их ус уумааргүй цэрэгээд идэг бол электролит ус уучж болно. За тэгэхээр тайлбар дэлгэрэнгүй мэдээллийн 77 71 55 98 60 48 49 гэдэг утсаар аваараа тэгээд Maya Water гэж бичээд Facebook руу орох боломжтой. Бүх сүлжээ дэлгүүрээр яг одоо 20% хямдарсан байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар балга бүрээс ирчгөөч Maya брендийн электролит ус хамтран аялагч байна. Баярлалаа.
За дараагийн сонсож 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 8018 дугаартай сонсогчтой холбоотлоо 8018. Эмжил радио. Сайн баяраар өдрийн мэнд. За өдрийн мэнд. Радио нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. Бид нэг гэр бүл дээр нэг 4 гэр бүл явдаг байхгүй юу? За. Намар. Ааха. Тэгэл нөгөө оцсон газар очиж буудлаа олох гэж олддог. Хөдөө юм уу? Гадаадд юм уу? За. Ирж очихын 180 км яваад ашгүй нэг жижигхэн самбар дээрээс нэг усан дугаараа залгасан чинь тэнд байна. Тэгсэн чинь нэг буудлаа ороод нэг давхарт нь нэг өрөөгөө аваа, хоёр давхарт нь дахиад нэг өрөөгөө авчаал. Тэгээд хэдүүлээ явж хөрөөл жоох ууж идээд байжсэн чинь манай найз ихнэрийг манай найз гэхгүй танаа яста ихнэрчээ бишээ нөхөрчөөсөө чам хартаа мартаа. Манай ихнэр тийм байхгүй. Тэгээд нилийн юм бас юм муудалцаад. Тэгсэн чинь нөгөө ихнэрний байчихгүй. Би санаа чи хоёр давхарлуу ороод яа ингээд орон дээр унах гэсэн чинь манай ихнэр хүш хоёроо доошоо орж унтна гэх. Манай найзтай ингээд дөрүүлээ явчих. Дээр нь хоёр нь хэлсэн байсан. Тэгсэн чинь нөгөөд чи манай найзын ихнэр нь жоохон зансан байсан. За. Чи 3 хэрэгтэй байсан чи 3-ын хоёрыг нь аваач жилдээ доктор усын тайлчаа. Дээрээс нь хоёр адаа таяад. Ааха. Тэгээд өглөө олсоо. Тэгээ машины хөдөлгөөрийг хаагаад манай ихнэр хаагаад машины хөдөлгөөрийг яасан мэдгүй. Тэгсэн чи манай тэр хоёр давхрын найз унтчихсан гуцсан дорн би иччих. Ааха. Тэгээд манай ихнэр ороод ингээд аль босгооч. Илээ ухтлаа уучаа та нар одоо хайшин. Чи манай нэг найз ажил урдураад ороод л боссон. Ааха. Тэгээд манай ихнэр ингээд гуцсан чи миний ихнэр ахгүй. Дахиад гоцоо өгсөн чинь нэг төрсөг байсан. Энэ зааван төрсөг хэний төрсөггүй гэж хөдөр аваа шийдэж хүүшээ хайраад аачаад өглөө шаагаад олоогүй би төрсөг гэсэн. Тэгээд ааха. нөгөө хоёрыг нь болохоор яасан вэ? Чадна гэсээр байгаа чадаад чинь нөгөө гурван найз маань гурлаа сүлд гээ болоо замдаа бүр хоол идсэн чинь гурван залуу гурлаа бинээс би яасан миний би л төрсөгтэй байсан ш. Та өөрөө яасан гэсээр байгаа. Тийм нэг онгонд орсон байдаг. Ааха. Яг нөгөө нэг ингээд орооцолч үйл явдал нь орооцолж байгаа болохоор яг сайн ойлгосонгүй. За яах вэ? Тэгэл би бол ерөнхийд нь ойлгочлаа. Ингээд 3 гэр бүлийн 6 хүн явж исэн байх мөн үү? Тэгээ ер нь бол нэгнийгээ чадсан юм байна тий. Тэгвэл ингээд эхнэр нөхөр хоёр жоохон маргалдангуудаа нэг хүүхэн нь чадангуудаа 3 эрэгтэйгийнхэн төрсөгийг тайлаа. Тэгээ дээр надяа шидэд явцсан байна тийм үү? Мөн үү? Нэгэн төрсөгтэй хоёр төрсөг. За. Төрсөгтэй миний төрсөг байна гэдэг. Ааха. Өөрөөр жоохон шокнд хийгээд бүр хашраагаад одоо нөгөө нэг найз маань бүр уулзгаа байсан айгаад. Ааха. За баярлаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За. Би тайлбарлах гэдэг маш. За дараагийн сонсогч 9071-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо 9071. Эмжил радио. Яа баярлаа. За тасарчлаа. Чамайг заа баярлаа гэнгүүт энэ хүн тасалчлаа. Анх холбогдож байгаа юм байгаа. Хоо айгуу сандраа. Дараагийн сонсогч 99-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо 99-тэй. Эмжил радио. Юу вэ? Бэнэ. За биш. За дараагийн сонсогч нь 9021-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо 9021. Эмжил радио. За сайн байна уу? За сонсож байна. За та өөрөө чанга ярмаар байна. Чанга сул байна шүү хөө. За. Одоо тод болж байна. За би нэг саяхан надад тохиолдсон жижиг хөвгөлтэй явдал юм. За. Машиндаа нөгөө ингээд битүү бухаа суучсан байхгүй. За. Тэгээд суужсэн чинь хажуугаар нэг эмэгтэй явлаа ягууны зам дээр. Ааха. Тэгээд би тэрийнч мэдээгүй. Тэгээд доош хараад буцаах бас утсан суужсэн чинь нөгөө хүүхэн ирээд яг машины жолооч юм дээр цонхон дээр ирээд зогсоод байна. Аа. Тэгэхээр би яг хүн ирээд ингээд хөдөлгөг шиг болохоор харсан чинь нэг эмэгтэй ирээд зогсоод л байна. Тэгэхээр би хараад лээ. Тэгсэн чинь над руу хараад байна шүү. За. Тэгээд би удаас нь харцгаад юу их шиг болсон. Нэг доход нэг мэдлэг шиг болохгүй нэг нүд
нүүрээ юугаар толоогоор нь тохиод нэг жоохон мэдлэх гээд За. яасан чинь мэдлэх шиг л болсон. Тэгээд би өөрөө дотроос бодож байгаа юм л та. Над руу хараад л би ер нь таалагдсан байх та. Ингэж удаа харна гэж юу аах вэ гэж ухааны юм бодвол. За. Тэгээд яг нөгөө хараад байсан чинь зогсоод иж гарна нэг нэр усын асуугаад бас дугаарыг авчих санаатай сонхоо онгойлохгүй. За. Тэгсэн чинь хүү яанаг гингуудаа цочоо явуулдаг би. Тэгээд би гайхаад юу болч үгээд араас нь харсан чи яг нүүр амаа өсгөжгээл ингээ янзчихсэн юм л дээ нэг машины шил. Тэгээд хараад тэрийг ингээ буруугаар ойлгоод өөрийгөө их айхтар өндөр төргөж таалагдчих баалагдчих гээ буруугаар ойлгоод нэг тийм хөвгөлтэй юм тохиолдод тэгээд тэр үнийг явсны дараа бамт чиш өөрийгөө шоолоод бүр бар ганцаар нийлээсээ юм. Таны машины юу чинь тэнтэй юм бэ те? Тий, хар тэнтэй. Тэгвэл тэгээд тэн дээр чинь нөгөө тий. Тэгээд би ч нэг яахтай хөдлөхгүй болохоор бас нөгөө мэддэхгүй л байсан юм шиг байна. Та яг юу хийгээд ингээд YouTube явахад машин дотор сууж исэн? Нөгөө нөгөө ютубер би нөгөө юм үзчихсэн юм бичлэг үзчихсэн байхгүй. Зөв. Тэгээд доошоороо юм хараад иччих юм их шиг болохоор нэг тийм хөвгөлтэй. За баярлаа. За холбогдсон Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 14-ний 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар 20 дугаар студиэс үрчитлээ Мишэ X сураатаагаар хөгжилтөө түүхүүдээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Солонгос самтыг Монголдо Gangnam Kimchi, за мөн балга бүрээс ирж хүч Maya брэнд электролит ус хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгээ мөн холбогдсон бүх сонсогчдоо баярлалаа. Үзэж байгаа хамт байсан сонсогчдоо бас баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3